Хүн төрөлхтөн хоногт 17 халбах сахар хэрэглэдэг. За монголчууд ч мөн ялгаагүй. Хүмүүс маань хэрэглэхдээ зарим нь мэдэж хэрэглэж байна, зарим нь мэдэхгүйгээр хэрэглэж байна. Гэхдээ та бүхэн нэг зүйлийг сайн мэдэх ёстой. Энэ сахар гэдэг зүйл бол зүгээр нэг чихэрлэг амттан бол ерөөсөө биш. Үүний цаана бол маш том бодлого явдаг, үүний цаана маш том хяналт явдаг, үүний цаана маш том лобби явдаг. Монголчууд бид нэр 17 чингэлэг спирт гэдэг дөөлөнд хэргийг бол маш сайн мэднэ. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд энэ 17 халбах сахарыг хэрэглээд байгаагийн цаадах одоо бодлогын төвшөнд, лоббигийн төвшөнд юу явж байгаа талаар та хэдтэй тайлбарлаж өгье. За үүний цаана бидний итгэж үнэмшдэг судалгааны өгүүлбэрүүдэд эдгээр яаж лобби оруулдгийг, одоо төрийн бодлогот яаж лобби оруулдгийг, олон улсын байгууллагуудын бодлогот мөн яаж лобби оруулдгийг, эдийн засаг татврын одоо орчинд яаж лобби оруулж, за цаашлах юм бол реклам зар сурталчилгаанд хүртэл яаж лобби хийснээрээ өнөөдөр хүн болгон өөрсдийн мэддэг болоод мэдэхгүйгээр хэрэгжилж байгаа 17 халбах сахарыг яаж хэрэгжилж байгаа талаар нь би танд тайлбарлаж өгнө. Бид нэг юм л маш сайн ойлгох хэрэгтэй. Нэг стакан бид жуус уухад ерөөсөө л одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа хоногт авах ёстой сахарын хэмжээнийхээ дээд хэмжээг авчиж байгаа. Нэг стакан одоо жуусанд бол халбгаар тооцох юм бол 9 халбаг сахар агуулгадчих. За бид ингээд та хэдтэй энэ яг энэ сэдвтэй холбоотой дэлхийд дахинд одоо болж исэн томхон факт баримтуудын талаар тайлбарлаж өгье. За хамгийн эхний кейс бол Coca-Cola компани кейс байгаа. We first told you about this story, how much they went to a non-profit or against Coca-Cola. За энэ Coca-Cola компани кейс бол 2015 онд анхлаад бол New York Times мэдээлээд за дараа нь Английн Guardian гэдэг энэ сайт үүний талаар бол давхар мэдээлсэн байна. За би энийг бүгдийг та бүхэн тайлбарлаад уншиж өгье. 15 онд хийгдсэн юм дээр болохоор энэ Coca-Cola компани Global Energy Balance Network гэдэг энэ ашигын бусын байгууллагыг санхүүжүүлээд за түүнийхээ үйл ажиллагаанд нөлөөлж. За яагаад энэ нөлөөлж ийн гэхээр энэ Global Energy Balance гэж энэ одоо ашигын бус гэж нэрлэж байгаа төрийн бус байгууллага бол судалгаа хийгээд олон нийтэд ямар мэдээллийг түгээх түгээж исэн бэ гэхээр бол ер нь бол таргалтын гол шалтгаан бол хоолтоос илүүтэйгээр хөдөлгөөний дутагдлаас болоод байна гэдэг энэ мессежүүдийг одоо олон нийтийн нийгмийн сүлжээ олон нийт хэвлэл мэдээлэлээр одоо их сурвалжтай судалгаа мэтээр ингэж нөлөөлж ирсэн. Тэгээ энэнийхээ цаана маш том санхүүжилт буюу 1.5 сая долларын санхүүжилтийн асуудлууд яригдсан. За тэгээд энэ дээр бол дэлхийн нийтээр энэ факт баримтууд нь дэлгэгдснээс хойш бол 2015 оны 1 сард энэ байгууллагын үйл ажиллагаагаа хүртэл ингэж зогсоож исэн хүртэл ийм одоо баримтууд бол явж байгаа. За дараагийн нэг баримт бүр урагшлаад 1960 онд чиглэв. 1960-ад оны Америк эдийн засаг өсөж хүн амын амьдрал сайжирч байсан тэр үед сахарын хэрэглээч дээдсэгтэй хүрч байв. Гэхдээ энэ өсөлт дундаас нэг зүйл тодорсон. Зүрх судасны өвчлөлийн тоо эрчимтэй өрчих эхэлсэн юм. Нийгмийн анхаарал энэ өвчин рүү чиглэх мөчид сахарын үйлдвэрлэлийн салбар хариу арга хэмжээ авч эхэллээ. Ингэж сахарын судалгааны сан түүхийн тайзан дээр гарч ирлээ. 1965 он сахарын судалгааны сан Харвардын 2 судлаачид нийтдээ $6,500 санхүүжилт олгов. Гэрээний гол зорилго өөх тос холестеринийг зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан болгон харуулах. Харин сахарын нөлөөг бүдгэрүүлэх явдал байлаа. Эрдэмтдийн ажил сахарын судалгааны сангийн зорилготой бүрэн нийцэж байв. Судалгаанд оруулах материал, ишлэлийг сахарын судалгааны сан өөрсдөө сонгож, эхнэр оргуудыг хянаж, тайлбарыг чиглүүлж байв. Гэвч нэг зүйл дутуу байсан нь ил тод байдал. Судалгааны санхүүжилт тухайн нийтлэлд огт дурддагдаагүй. Энэ бол ашиг сонирхлын зөрчлөлийг бүрэн нуусан явдал байлаа. Үр дүн нь гайхмаар. Олон 10 жилийн турш хоол тэжээлийн бодлого өөх тосыг гол буруутан болгон чиглүүлж сахарын тухай яриа дарагдсан юм. Хүмүүс йогуртаа өөх тосгүй болгож жүүсээ сахараар дүүргэсэн. 2016 онд энэхүү нуугдмал санхүүжилт илчлэгдэж шинжлэх ухааныг бизнесийн сонирхлоор захиалж болдог тухай олон нийтийн итгэлд том цохилт болсон.
Энэ явдал бидэнд нэг зүйлийг сануулсан юм. Үнэн зөв, хараат бус шинжлэх ухаан бол нийгмийн эрүүл мэндийн суурь юм. Харвардын түүхээс үлдсэн сургамж мөнгө шинжлэх ухааныг захиалж болохч үннийг үрд нууцлж чаддаггүй. Бид өнөөдөр мэдэж байна. Харин маргааш сонголтоо өөрсдөө хийцгээе. Энэ 2016 оны судалгаа бол 60 оны судалгаа бол худлаа байжээ гэдгийг тогтоож гарч ирснээрээ бол одоо 2016 онд бол өөрөөр хэлэх юм бол өөх тосыг цагаатгаж. Яг энэ үеүүдэд бол Time гэдэг одоо сэтгүүлийн нүүрэн дээр хүртэл одоо өөх тосыг цагаатгсан буюу eat butter гэдэг одоо өөрөөр хэлбэл цөцгийн тосоо идцгээе гэсэн урайтай ийм одоо нийтлэл одоо өгүүлэлүүд хүртэл гарч энэс хойш бол хэвлэл мэдээлэлүүд хүртэл энэ өөх тос бол сайн муу хоёр өөх тос байна. Тэрнээс бол бидний одоо хэлдэг сайн өөх тос гэдэг зүйлийг бид хэрэглэх нь зөв юм а гэдэг дээр хүртэл тулсан. Яагаад гэвэл 1960 оноос энэ судалгаа яваад тэр үеэс эхлээд Америкчуудын дунд өөх тосны хэрэглээ маш буурч эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол одоогоос ингээд 40-50 жилийн дараа энэ өөх тосны хэрэглээ бууруулсны гор нь гарч эхэлж байгаа. Америкт одоо Альцгеймер, Паркинсон буюу тарих мэдрэлийн одоо эд эсийн зөнгөрлийн өвчлөлт маш их болж байгаа. Монголчууд бид нэр бол арцсангуу бол одоо шар тосоо хэрэгэлдэг, одоо сүү цагаан эднээс тослогоо авдаг ийм одоо уламжлалтай ард түмэн. Тиймдээж бид нэр хөгшчүүл маань бас их оюун санаа их сэрэг, ой тогтоол сайтай ийм одоо бас уламжлалтай ард түмэн монголчууд. Харин өөх тосыг хязгаарласан ард түмэн бол 40-50 жилийн дараа ийм одоо Альцгеймер, Паркинсон гэдэг өвчлүүд бол эрс их өсөж ирж байгаа. Энэ бол энэ судалгаа гэдэг зүйлүүдийн цаана лобби орж ирээд энэ бодлогот нөлөөлөх юм бол ямар аюултай вэ гэдгийг бол дэлхийн нийтээрээ одоо амсаад явж байгаа ийм одоо асуудлууд байна. За дараагийн нэг зүйл бол энэ high fructose corn syrup. Одоо бид нэр Эрдэнэ шишээс гаргаж авж байгаа одоо энэ фруктозын өндөр агуулмжтай ийм сироп байгаад. За энэ болохоор хүнсний үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг одоо энэ зүйлүүдийг одоо энүүдийн судалгааг нь явуулсан байгаа. За энэ дээрээс болохоор Corn Refiners Association байгууллага одоо энэ судалгааны тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Тэгээ энэ нь болохоор 2013 онд хийгдсэн системчилсэн тойм судалгаагаар хүнсний болон ундааны үйлдвэрлэлийн санхүүжилттэй судалгаанууд нь одоо high fructose corn syrup болон бусад цаагаар агуулсан ундаанууд нь хэрэглээ ба жин нэмэгт хоорондын холбоог үгүйсэх хандлагатай ийм одоо судалгааг ерөнхийдөө хийж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ бизнесийн байгууллагууд одоо бүр цаашлах юм бол одоо түүхийн эдийг үйлдвэрлэдэг энэ том байгууллагууд нийлээд нэг холбоо байгуулдаг. Тэр холбоонд маш их санхүүжилтийг хайдаг. Тэр санхүүжилт нь буцаагаад эрдэм шинжилгээний одоо судалгааг захиалгаар хийдэг. Тэр судалгааны захиалгаар хийнгүүтээ яг өөрсдийнх нь эрүүл мэндэд одоо нөлөөлөд байгаа нөлөөллийг өөр юм руу халдаах ийм одоо нөлөөллийн судалгаануудыг бол хийж эхэлдэг. Ингээд судалгаан дээр ийм үндсэлтэй байна гэдэг одоо иш татаад тэр судалгаагаа иш татаад одоо олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо өөрсдийнхээ одоо захиалах судалгааны зүйлүүдийг мэдээлж тархи угаадаг ийм тогтолцоо бол явдаг. Энийн нэг зүйл бол энэ сахарын хэрэглээ, сахарын үйлдвэрлэл, жихэрлэг хүнснүүд төр маш их одоо тод илэрч гарч ичдэг ийм зүйлүүд байгаа. За дараагийн нэг зүйл бол энэ олон улсын байгууллагуудад их нөлөөлдөг. 2003 онд болсон энэ том кейс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон сахар үйлдвэрлэлийн байгууллагуудын хооронд болсон ийм одоо маргаан гэх юм уу нөлөөллийн ийм том асуудал гарсан. 2003 он Дэлхийн нийтийг эрүүл амьдралын хэм маягт уриалсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэгэн зөвлөмж нийтлэгдэв. Энэ нь өдөр тутмын илчлэгийн 10%-аас илүүг сахараас авахгүй байх зөвлөмж байлаа. Сахарын хэрэглээг хязгаарлах анхны олон улсын дуу хоолой. Гэвч энэ зөвлөмж хэнд ч таалагдаагүй. Ялангуяа Америк нэгдсэн улсын сахарын холбоонд. Сахарын холбоо энэ тайлан шинжлэх ухааны үндэслэгүй гэж ил тод шүүмжилж илчлэгийн 25 хүртэлх хувийг сахараас авах нь аюулгүй гэсэн баримтаар сөрөг дайралт хийлээ. Үгээрч дууссангүй. Тэд Америк нэгдсэн улсын конгресс руу хандан хэрв Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ зөвлөмжөөр цуцлахгүй бол жил бүр 400 сая $400 санхүүжилт олгодгийг зогсоохыг шаардлаа. 406 сая $400 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төсвийн 1/4. Энэ бол энгийн шүүмж биш, санхүүгийн шантааж. Эрүүл мэндийн салбарын мэрэгчлэнүүд энэ үйлдэлийг тамхины лоббигч давах хэмжээний
нөлөөлөл хэмээн тодорхойлж байв. Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэрт чиглэсэн шууд халдлага байлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хариулт өгсөн. Тэд зөвлөмжөө хэвээр үлдээв. Гэхдээ энэ үйл явдал нэг зүйлийг бүрэн илчилсэн юм. Хүнсний үйлдвэрлэлийн лобби олон улсын эрүүл мэндийн бодлогод хүртэл нөлөөлж болохыг харууллаа. 2003 оны энэхүү үйл явдал нь бизнесийн ашиг сонирхол, дэлхийн эрүүл мэндийн ирээдүйтэй хэрхэн зөрчилддгийг илчилсэн бодит үг юм. Шинжлэх ухаанд ил тод байдал, бодлогод хараат бос байдал хэрэгтэй. Эрүүл мэнд 8-ны хэрэгсэл биш. За ингээд ярих юм бол том судалгаануудад одоо ингэж нөлөөлж байна. За олон улсын байгууллагууд нөлөөлж байна. Төрийн бас байгууллагуудад нөлөөлж байна. Төрийн бодлогот нөлөөлж байна. Ингэснээрээ эцсийн дүндээ хүн төрлөختөн хоногт 17 халбаг сахарыг чихрэнд одоо усанд уусгасан хэлбэрээр ерөнхийдөө авж гинэ гэсэн үг. Энэ бол зөвхөн чихэрлэг ундаанаас авж байгаа сахарын тооцоолол. Үүнээс цааш бол бидний хэмжээнд бол чихэрлэг батончиг, чихэрлэг одоо бусад одоо йогурт гэж хэлж байгаа бидний тараг гэж байгаа зүйлүүд маань хүртэл бол бүгд сахарын агуулмжтай байдаг. Тэрийг бол тооцоогүй гэсэн. А энэний цаана далд сурчлагаа маш их явдаг. Сурчлагаан дээр бол байгалийн гаралтай, сахаргүй гэх мэт маш олон ийм эрүүл мэндэд одоо тустай мэтээр сурталчилж хүүхдүүд болон олон нийтийн тархийг угааж энэ хэрэглээ явдаг байх нь гэсэн. Яагаад энэ зүйлийг би онцолж хэлээд байна вэ гэхээр өнөөдрийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ярьж байгаа. За Монгол улсад тохиолдож байгаа өвчлөл болоод нас баралтын тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчлөл, халдварын бус шалтгаантай өвчлөлүүд байна. Энэ өвчлөлийн суур үндсэн шалтгаан бол чихэрлэг хүнсний хэрэглээ, энэ сахарын хэд хэрэглээ юм а гэдгийг бол бүх суур судалгаа бүх одоо олон улсын байгууллагууд дуу нэгтэйгээр хэлдэг. Тиймдээ ч гэсэн одоо энэ чихэрлэг хүнсний хэрэглээ их байгаа нь болохоор таргалтыг нөлөөлж байна. За чихрийн шижинд нөлөөлж байна. Монголчуудад бол одоогоор бол нийтдээ 300 мянган хүн чихрийн шижингээр өвдсөн байх магадaltaй гэж. Үүнээс бол бид нар онцлогдсон нь бол 10% буюу онцлогдоогүй 270 мянган хүн одоо өөрөө чихрийн шижингээр өвдсөн тэрийгэ мэдэхгүй, далд хэлбэрийгээ мэдэхгүй, ихэнх шатанд явж байгаагаа мэдэхгүй явж. Үүний үндсэн гол одоо шалтгаан бол бидний сахарны хит хэрэглээ. За илгэний өөхлөлт байна. За хүүхдүүдэд одоо сүүлийн үед бол анхаарал дутмагшил, хит хөдөлгөөнт хэмгэг буюу одоо бидний боловсролын тогтолцоонд хүртэл одоо хүүхдийн сурах үйл явцад хүртэл сөргөөр нөлөөлж байгаа ийм олон эрүүл мэндийн нөлөөллүүд гарч байгаа. Тэгээд энэний цаана өдөр тутам хэрэгжилж байгаа гол хүнс нь энэ талд сахар буюу бодлогот нөлөөлж идэг, лобби орж идэг энэ зүйлүүд байдаг юм а. Тэгээд Монголд ч гэсэн ийм лоббины юмнууд бол маш их явдаг гэдгийг та хэд маань бас сайн мэдээсэй гэж бодож өнөөдрийн мэдээллийг хүргэж байна. Тэгээд энэ үйлдвэрлэгч нар, бизнес эрхлэгч нар энэ одоо олон зүйлээр нөлөөлөд байгаа лобби одоо нөлөөлж байгаа хүмүүс бол олон нийтийг бол мэдээлэлгүй байхад л одоо их гол анхаарлаа өгдөг. Мэдээлэлээ өгөхдөө тархи угаахад гол анхаарлаа өгдөг. Харин та бүхэн маань илүү голчтой, чихтэй одоо мэдээллийг авч за тэндээсээ өөрсдөө дүгнэлтээ хийж сонголтоо зөв хийгээрээ өөрсдийнхээ эрүүл мэндийн дадал зан үлийг өөрчлөөсэй гэж бодсны үндсэн дээрээс өнөөдрийн мэдээллийг эмч хүний үднэс та бүхэндээ хэллээ.